LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Сайн байцгаана уу сонсогчдоо. Mongolian Queer podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Сүрэ. Энэхүү подкастаараа бид 3 сарын 31-ний транс байдлын талаар мэдлэгээ дэлгэх өдөртөө холбогдуулан харьяалагаа урьсан байна. За та өөрийгөө танилцуулаач. Сайн байцгаана уу? Харьяал байна. Би гей транс эрхтэй. Тэгээ одоогоор трансгендер хүмүүс ив нэгдлийн төлөө буюу англиар Transfer Unity байгууллагад удирдах зөвлөлтөнд гишүүн гэдэг. Дээрээс нь бас LGBT төвд төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм хүн байна. Тэгвэл транс байдлын талаар ярих юм чинь бүгдээрээ бага наснаас нь эхлэе гэж бодож байна. Тэгэхээр бага наснда өөрийгөө хэрхэн мэдэрдэг байсан бэ? Бидэнтэй хуваалцвал. За би багасаа ингэж мэдрэмжээ их анзаарч ажигладаг хүүхэд байсан. Трансгендер хүний хувьд ингээ хүүсийн тагууцал гэж мэдэрдэн штэ. Тэр мэдрэмж дээрээс нь gender euphoria гэдэг үг байгаа. Тэрийг монгол руу одоо юу гэж яг оновчтой орчуулгаа мэдэхгүй байна. Гэхдээ хүүсийн тагууцлын эсрэг нь гэсэн үг. Арай нэг тагууцал биш ингээд өөрийг нь зөв үгээр зөв нэрээр дуудангууд арай юм таатай тухтай мэдрэмж төрж байгааг юм gender euphoria гэдэг. Тэгээд тиймэрхүү мэдрэмжийг бол багасаа мэдэрч хүссэн мэл яг тухайн үедээ яг тийм гэж нэрлэж чадахгүй ч гэсэн тийм мэдрээд байгаагаа анзаараад тэгээ гайхаал бодоол яваад байдаг гэсэн. Гэтэ хүмүүст илэрхийлдэггүй. Яаж мэдэрдэг байсан бэ гэхээр хүмүүс нэг охин эмгтэй гэж дуудахаар нэг л юм тухгүй буруу мэдрэмж төрөөд идэг байсан. Гэтэ би яагаад гэдгийг ингээ гайхаал яваад байсан. Тэгээд зарим нэг тохиолдолд хүмүүс тоглоомор ч юм уу нааг ингээд эрэгтэй залуу ингээд хөвгүүн өнтер гэж дуудахаар болохоор нөгөө gender euphoria яриа нэг таада тухтай мэдрэмж төрөөд байх шиг анзаарагдаад би тэг гайхаад яваад идэгсэн хгүй. Тэгээд олон жил бодож явж байгаад ямар дүгнэлтэнд хүрч исэн бэ гэхээр би ч гэжтэй ер нь бөөнөр ийм хүүсээр ялгуурладаг, эмэгтэй хүнийг арай нэг даралдаг, ялгуурладаг ийм нийгэмд амьдарч байгаа юм чинь. Тэрнээс болоод би бас тэр арай нэг даралдаг бүлэг байгаа шүү дээ. Эрэгтэйчүүд тэдний нэг болмоор тэгээ тийж дарлагдмааргүй байгаа болохоор тэгж мэдрээд байгаа юм болов уу гэд бас тэгж мэдэрч байгаадаа жоохон гимшээд яваад байдаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш би ийм эрэхтэй байж болох юм гэсэн бодол бол ерөөсөө төрөхгүй тэгж нэлийн удаан бодож ер нь тийм дүгнэлтэнд хүрчээд яваад байдаг юм л та. Тэгээд бүх охтууд гэлтгүй бүх эмэгтэйчүүд ингээд их бага хэмжээгээр яг надтай адилхан ингээд эмэгтэй баймааргүй тийм нэгэнд эмэгтэй баймааргүй эрэгтэй байхыг хүсдэг л байж тараа бүгдээрээ адилхан ийм одоо хөдөөч бай, орон нутагт ч бай, ингээ хотод ч бай бүгд ийм эмэгтэй хүнийг арай даралдаг, тийм хүүсээр ялгуурладаг нийгэмд амьдраад байгаа болохоор бүгд л тэгж мэдэрдэг гэж бодоод яваад идэв гэсэн. Тэгсэн чинь 13, 14 төдөө илүү би нэг 2 ангийнхаа охинтой юм яриад байжсэн. Тэгээд тэр хоёртой бүр нилээ юм ярьж исэн чинь энэ сэдв гарч ирээд тэгээ би тэднээс ингээд энэ тал тэднээс ингээд та нар бас яг тэгж мэдэрдэг бидтэй гэд асуусан чинь ерөөсөд тэр хоёр хизээч тэгж мэдэрдэггүй болж таарсан. Тэгээ тэр үед ингээд миний итгэж бодож явж исэн юм ингээд шал өөр болж таарахаар нь жоохон гайхаад тэгээ тэрнээс хойш нилээ яагаад би ингэж бусдаас өөр ингэж мэдрээд ингээд гайхаал яваад байсан. Тэгээд боломж гарвал бас ингээд бусад эмэгтэйчүүдээс мөхтүүдээс энэ талаар асуухаар тэд нар тэгж ингээд эрэгтэй байх талаар ингээд эрэгтэй байсан болоосоо ингээд өдөр болгон тэгж төсөөлж өдөр болгон тэгээ хүн эмэгтэй гэж дуудахад нь ингээд эмзэглэж хэцүү санагддаг тийм биш байгаа гэдэг тийм биш гэдгийг ингээд би мэдчихээд амар гайхаа. Тэгвэл би яагаад ингэж мэдрээд байгаа юм болоо гэж нэлээд бодоо яваадсан. Тэгж жаад
Тэр үед чинь яг манай ангийнхан сургуулийнханд бол ухаалаг утас тэр интернетэн дээр ороод идэг гэсэн надад бол бэдгүй байсан хгүй. Би тэгээд тэрийг нэг интернетээр хайчихгүй тэгэл бодоол яваад идэг гэсэн. Тэгэл ганцаараа бодоол тэгээд бодсон юмдаа гайхаж бодсон юмдаа итгээ яваад идэг гэсэн. Тэгээд хизээ хэлээдээ 15 таад байхаа би нөгөө LGBT хүмүүсийн талаар болохоор нөгөө лесбиан, гей, бисексуал ч юм бусад юм хүмүүсийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, ерөөс гайхаад байх зүйл байхгүй гэж боддог байсан хгүй юу. Тэгсэн мөртлөө трансгендер хүмүүсийг ерөөсөй ойлгодог байсан. Тэгээ тухайн үед яагаад гэсэн бэ гэхээр тэр үчин трансгендер хүмүүсийн төлөөлөл гэвэл нэг ганц хоёр трансгендер эмэгтэйчүүдийг л нэг монголчууд мэддэг байсан шүү дээ. Нэг ган одигч, солонгойч юм уу. Тэгээ тэднийг харангууд төрөхт нь ингээ за энэ эрэгтэй хүүхэд гээл тэгэл эрэгтэй гэж өсгөөд нийгэмшүүлээд явцсан хүмүүс үгүй би эрэгтэй биш би ингээд эмэгтэй мэдгүй транс эмэгтэй гэдэг эмэгтэйгээр амьдрахыг сонгож байна гэд тэнгуут миний санаанд ерөөсө багтахгүйсэн. Ягаад гэхээр би болохоор тэнд ингээд наг төрөхөд эмэгтэйгээд эмэгтэйгээр нэмшүүлээд хүмүүс дандаа надад тэгж хайрцаж байгаа надад амар муухай би ингээд эсрэгээр эртэн хүн шиг амьдар мархад тэд нэр тийм ингээд адтай сайхан байдалтай төрчингүүтээ эсрэгээр ингээд эмэгтэй амьдралаар амьдрна гэхээр ингээд амар гайхмаар ингээд юусоо ойлгодгүй ямар учиртай ингээд гайхаа яваад идэв гэсэн. Тэгээд одоо эргээд харахаар тэр бол яалтчгүй транс эрэгтэй хүний л бодол байгаа хгүй юу. Тэгээд транс эрэгтэй транс эмэгтэйчүүдийн мэдрэмж нь болохоор эсрэг болохоор тэрийг нь гит гайхаад ойлгохгүй байсан л юм байгаа. Тэгээд трансгендер эмэгтэйчүүдийг ойлгохгүй болохоор тэгээд нэг юм интернет ухаж үзэж байгаа хгүй. Тэдний талаар нэг арай мэдлэгтэй болоход тэгээ ингээд англиар хайгаад үзчихсэн чинь ер нь трансгендер эрэгтэй эмэгтэйгээс гадна бас non binary чинь ингээ 3 дахь хүүс биш ингээд юм дотроо нэлээд олон гээд өөрөөр тийм юм багтаацсан. Тэгээ дотроо тэгээ gender bigender gender fluid гэж зөндөө юм байд юм гээд нэлээд олон юм мэдэж аваад тэгвэл тэр үедээ бол би өөрөө cisgender эмэгтэй биш гэдгийг ер нь бол ойлгосон. Яг нөгөө зөндөө бодоод яваад идгээр gender гэдэг чинь зохиомжтой зүйл юм байна гэж ойлгож байсан байхгүй юу? Гендер гэдэг нь хүүснээс ялгаатай биологийн үүснээс. Гэхдээ биологийн үүс ч гэсэн ингээд зөвхөн эрэгтэй эмэгтэй ингээ хаяа интерсекс гэх бас ингээд олон хэв шинж байдаг. Гендерийн хувьд ч гэсэн хүн төрөлхтөө арай эхлэхдээ нөгөө ихэн эрэгт ёсоор явж байгаа дараа нь ингээд эцгийн эрэгт ёс мос болдог ч юм ингээд тэгээ эмэгтэй хүн ийм байх хэвээр эрэгтэй хүн ийм байх хэвээр гээд тийм юм хийх хэвээр тэгж тийм үүрэг хариуцлага үүрэх ёстой, тийм эрхийлэх ёстой гэсэн тэр нь бүгдээрээ л яг энэ зохиомжтой санагдаад тэр нь амар шудраг бус санагдаад гэсэн. Тэгээд гендрийг зохиомжтой гэж ингээ боддог үүднээсээ тэр нөгөө гендер гэдэг нэг тодорхойлт байсан тэр нөгөө миний уншиж ирсэн юм дунд. Тэгээд тэр нь надад илүү тохирохоор санагдаад би энэ байж болох юм байна гэд бодож ирсэн. Гендер гэж юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол гендергүй гэсэн утгатай байхгүй. Тэгээ тэр тухайн үедээ бол би өөрийгөө транс эрэгтэй гэж бодохыг ч хүсээгүй. Угаас тийм бодолж орж ирээгүй. Юу тийм бодох мандаа тэгээд тэр үед хүлээн зөвшөөрөх юм уу мэдчих юм бол ингээ амьдрал 180 градус ирэх гээд ингээ оронгороо ирэх гээд тэгээд ерөөс тийм амар транс эрэгтэй энэ гэж бол ерөөсөө бодмооргүйсэн. Тэгээд 2 жил өөрийгөө эжендер гэж бодож явж байгаа. Гэтэ яг би шууд эжендер юм байна гэд шууд хүлээн зөвшөөрсөн биш бас ингээл бодоол янз бүрийн бодоол өөрийгөө тэр тухайн хугацаанд надаа юу гэж мэдрэгж ийн хүмүүс намайг надад хандхад яаж мэдрэгж ийн тийг ажиглал яваад дгүйсэн. Гэтэ яг багийнхтай адилхан хүмүүс намайг эрэгтэй залуу юм гэж харьцаар надаа ингээд амар тухтай юм яг зөв юмараа дуудуулаад байгаа юм шиг санагдсан хэвээрээ байгаад тэгээд эмэгтэй охин гэж дуудуулахаар ингээд амар эвгүй байгаад ингээд магтаал хийсэн ч гэсэн надад амар хүн дээр тусдаг. Жишээ нь наваг нэг тийм өсвөр насных
байхад хүүхдүүд бусад охтууд ч юм уу нааг ингээл амар гоё битэй 90 60 гэдэг ус. Тэгэхэд надад бүр амар эвгүй санагддаг ус. Бүр яг доромжлуулж байгаа юм шиг санагдав. Тэгээ ингээл хөөхөн охин гэхэр бүр ингээд үгүй. Нэг л амар буруу мэдрэмж төрөөддөг гэсэн. Гэтэ тэр нь бас л нөгөө амьдарч байгаа ингээд эмгтээчүүдийг ялгуулдаг нийгмээс болвол би ингээд тэд нартай хамааралгүй байгаамаар юм шиг санагдаал тэгж байгаа байх гэж итгээд тэгж явсаар аваад 17 нас хүрсэн. Тэгээд тухайн үед би нөгөө Буянтхой хоёрт амьдардаг усгүй юу. Тэгээд тэндээс наашаа цааш явхад аим их түүжрэтийг нь хүн болгон л мэдж байгаа. Тэгээд би сургуулаасаа нааш цаашаа явхад ялангуяа хүүтний үйлрэлд явхад бүр нилээн юм болдог. Тэгээд 6 7 заримдаа бүр 8 цагч болно. Автобус хүлэхтэйгээ зэрэгцээд автобус нь бас давхар ховор байдаг гэсэн болохоор нилээн цаг ордог. Тэгээ ядж яхад миний утас хүлдөөд ингээ ямар ч цэнэггүй болсон. Тэгээ автобусанд 40 цаг ингээ амьдралаа эхнээс нь төгсгөл хүртэл нь үндэ бодгоос өөр аргагүй төрж явах уцгүй болохоор уцаа оролдож чадахгүй. Тэгээл амьдралынхаа турш ингээ мэдэрсэн мэдрэмжүүд бодлуудаа ингээ бодоол эхнээс нь ахуулаад дараалалаар нь бодоол нэлийн олон цагийн явсны эцэст ингээ гинт шууд толгойд хараад ороход ирсэн. Би трансгендер эрэгтэй юм биш тэгээд. Тэгээ уул нь өглөө сургууль руу явах гэж бүр үүрийн 6-д гардаг байсан. Тэгээд үүрийн 6-д гарахтаа дахиад өөрийгөө үгүйсгэлэхгүй би трансгендер эрэгтэй биш ээ. Би зүгээр ийм нэгэнд амьдарч байгаа болохоор ингэж байгаа болохоор л тэгж байгаа дэрнээс биш транс эрэгтэй байна гэж байхгүй гэл өөрийгөө үгүйсгэл гарсан. Тэгэл буцаал нэг оройн гэртээ эрэхтэй шал өөр заасан би трансгендер эрэхтэй юм байна гэж орж ирсэн. Гэтэ тэр хугацаанд өөрийгөө шууд бас хүлээн зөвшөөрсөн бишээ. Бас л ингээл өөрсдөө тэрсэлтэйл тэмцэлтэйл байнгын яагаад ингэж мэдрээд байгаагаа тэгэл аль болох трансгендер биш байгаасаа гэж тэр талаас нь үзгээл өөртөө тэрсэлтэйл яваад идэг гэсэн. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх амар хэцүү байсан гэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр яг хизээ өөртөө би яг транс хэрэгтэй юм байна гэдгээ бүрэн зөвшөөрж исэн бай. Тэрний хувьд хэцүү дээ юу н одоо ч гэсэн жоохон тэмцэлтэнтэй л яваад байгаа. Гэтэ саяхан юу н за одоо тэрсэлтгээ болио 10 жил тэрсэлтчлээ одоо болиё гэ тэгээ өөрийнхөө мэдрэмжийг анзаарахаар угаасаа транс эрэгтэй зүгээр ингээд олон нийтэд нээлттэйгээр тэгж амьдрах нь амар хэцүү болохоор тэрнийг ингээд бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй ба тэрнээс биш мэдрэмжийг харах юм бол яалтчгүй транс эрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр нийгэмтэй тэрслээд байна гэсэн үг шүү дээ. Нийгмийн ял хэдийн юм бий болгоцсон юм зүйлээс. Би бас тэр нөгөө сая гендер ярьж байхад сая нөгөө эрх мэдлийн тухай хичээл хийж байхад хүүс чинь тустай, гендер чинь тустай. Хүүс гендерийг яг хүүс гэж орчуулад байдаг тийм бишээ. Гендер гэдэг үгийг бүр Монголын үгийн санд ингээд гендерийг ашиглана гэд оролцсон гэдээс ярьж исэн. Тэр бас надад их сонирхолтой санагдсан. Тэгээ трансгендер ихтэй тэгээд гей гэсэн чинь хүмүүсийн амар юм хөвшүүл ойлголттой орж гэх юм уу транс хэрэгтэй бол ихтэй л хүн татсан стрит л байдаг гэдэг юм түгээмэл ойлголтоос бас ингээд амар өөр байгаа энэ талаар ярил. Наадах ч ёстой ярина шүү. Миний хувьд бусад транс эрэгтэйчүүдийг сонсохоор бол нөгөө өөрсдийнхөө трансгендер гэдэг яаж мэдсэнийг талаар ярихдаа эхлээд дандаа ингээд эмэгтэй хүн сонирхдаг байсан. Тэг эхлээд хамгийн түрүүнд өөрөө лесбиан гэж бодож исэн ч юм уу. Тэгж ихэлсэн байгаад идэг. Би болохоор ерөөсөө тэгж байгаагүй. Би багтаа бол нэг эмэгтэй хүмүүс сонирхож байгаагүй болохоор миний тэгж ингээд трансгендер гэдгийг ойлгох тэг бол уйлдаагүй. Гэхдээ би өөрийгөө эмэгтэй хүнд хүчээр сайн болгох гэж үзчихсэн. Угаасаа ямар ч трансгендер хүмүүсийн талаар ойлголт байхгүй, трансгендер эрэгтэй байдаг ч гэж мэдгүй. Тэгэл яг ганц 2-1 төлөөл байвал дандаа нэг эмэгтэй хүн сонирхдаг стрит трансгендер эрэгтэйчүүд байгаад байгаа шүүсэн. Тэгээд би яг би транс
эмгтэл байж таараа гэд мэдрэмжээ анзаарч байгаа юм. Тэгээд тэгэхээр эмгтэл хүн сонирхдаг байх ёстой доо гэд. Дахиад өөр нэг хишмэд ойлгох тий байх ёстой доо гэд. Тэгээд тухайн үед нэг цуг ажилдаг байсан нэг нэлээд сайхан ааштай хөөрхөн ихч байдаг байсан байхгүй. Тэгээ надтай цуг байхад нэлээд тухтай ярилцах тухтай. Тэгээд тэр ихчийг юусоо бодог байх чинь л бүр албаар ингээд бодуулга романтик аймаа тавьснаа за бодоорой гэх хүчээр бодож мотоод гэтээ тэр угаасаа худлаа байгаад ахгүй тэр ихчтэй ямар нэг ингээд үерхэл ч юм уу болзооны талаар ингээд төсөөлөе бодох ихэр үнээр хүсэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ тэрний араас бас нэг ингээд цуг ажилдаг ихчид бас сайн болох гэж хичээсэн болохгүй л байсан. Тэгээ өөрийгөө ингээд сайн гэж итгүүлэх гээд нөгөө өөрийгөө гастайтинг гэдэг шүү дээ. Амар хотлоо одоо бодохоор амар инээдтэй санагдаад тийм. Тэгж өөрийгөө хуурч яадаг байна. Тэгэл тэр 2 удаа ингээд нэлээд хичээсэн явц. Дуул нь амар сайхан штэ, амар ухаантай, амар царайлаг хичнэр ахгүй. Тэгэхээр ингээд тэр 2 бүтггүй харин за одоо байлаа. Бүтггүй юм шиг байна гэсэн. Тэгэхээр ингээд эмгтэн хүн татагдахгүй гэхдээ анхнаасаа ч татагддаг байгаагүй. Зүгээр юм өөрийгөө транс эрхтэй гэдгээ одоо хүлээн зөвшөөрсний ардаас ингээд дийлэх одоо байгаа ил тод байгаа хүмүүс нь дандаа юм стрейт байгаад ахаар би бас транс эрхтэй юм чинь бас ингээд асуудах хэвээр гэж бодчихсон байж тээ. Тийм тэрнээс гадна төрхийнхөө хувьд бас гээд өөрийгөө тэр хөвшүүд ойлголтод багтаах гэж нэлийн хичээжсэн. Яг нөгөө өөрийгөө ойлгочод нэг 17 18-тай үедээ яасан бэ гэхээр заавал нэг үсээ тайруулах хэрэгтэй юм шиг тий. Тэгээ үсээ нэг зориглож байгаа давхуулаад тэнгүүтээ дийлэх эрэгтэйчүүд яаж хувцалдаг тэрэн шиг ингээд гендер эрэгтэй дүүхийн хувцсыг нэг хулгайлж өмсөж чи бүр ерөөс таалагдахгүй. Тэгэл тойлонд харахаар дургуурээ. Тэгээд юу богино өстэй болж байгаа илүү ингээд эрэгтэйлэг нөгөө гендер эйфориа мэдэрнэ гэсэн чинь бүр эсэргээрээ надад нэг юм төчтэй их чиг харагдаад байгаа юм санагдаад бүр хэцүү ингээд бүр илүү хүйсийн тагуудад мэдрээд хувцалт нь бас ингээд нэг юм уйтгартай зүгээр нэг ихэнх хүмүүсийн өмсдөг хувцас ихэнх эргэжтэй өмсдөг хувцас өмсч бүр ерөөсөө тойлонд харахаар дургу өрөөд нэг л болж ихгүй. Тэгээд тэр үсийг бүр аятайхан байлгах гэж би бүр амар зовсон. Тэгээ яасан ч гой харагдахгүй. Дандаа л амар хүчтэй хүйцтийн тагуудад мэдрээ. Тэгээд нэг хэсэг би бол дандаа мөрнөөсөө дээш өсдөг гэдэг үсэн. Тэгээд тийм тагуудал мэдэрснээс хойш үсэндээ хүрхээ байсан чинь нэг мэдсэн чинь нэлээ урт өстэй болсон. Тэгсэн чинь харин урт ус надад амар таалагдаад багтаа бол ерөөс урт ус мөстэй байгаагүй дандаа мөрнөөс дээгэр өгдөгс. Тэгсэн чинь урт ус нь надад илүү юм нөгөө gender euphoria мэдрүүлээд арай илүү юм эргэжтэйлэг мэдрэмж төрүүлээд байхгүй юу. Тэг яг тэрийг хүмүүс ярихаар жоохон гайхаад идэв. Миний хувьд болохоор яг гайхаад байх зүйл байхгүй гэж бодож байна. Тэгээд түүхэндээ Монгол эргэжтэйч чинь ихэнхдээ л урт устэй байдаг байсан. Тэгээд богино халимаг устэй байдаг юм загвар нь болохоор нэг зөвлөлт ч юм уу манд чингүрний юм нэлийн тийм зөвлөлтийн үе тийм стандарт гэх юм. Тэрнээс өмнө бол түүхэндээ ихэнхдээ л урт устэй байдаг байсан болохоор нэг гайхаад байгаа зүйл биш л гэж бодож байна. Транс гей залуу гэдэг хүнтэй ингээд ирэхээр хүмүүсээс ямар одоо хандлагууд ирж исэн бэ? Миний анхны үргэсэн хүн болохоор надтай адилхан трансгендер эрэгтэй байсан. Тэнгүүт бид хоёр ч уулна нөгөө LGBT олон нийт дундаа ингээд нэлийн явж байгаа ш. Тэрнээс биш ингээд стрейт сисгендер хүмүүсийн дунд ороогүй. Тэгсэн мөртлөө нэг юм жоохон ядгуурлан гадуурхал чиг юм мэдрэгдээсэн. Зарим нь ингээ нүдэн дээр хэлэхгүй мөртлөө ингээд араар бас ингээд хоёр транс хүн хоорондоо үргэлж ингээ бодоо заван байгаад тээ. Чи тэгээ хоёр транс эрэгтэй юу гэж тийм байдаг. Зарим нь болохоор бит хоёр ингээ нүдэн дээр нь л ялуураад тах чинь бит хоёрыг тоглож ийн гэж бодоод яваад байсан мөлий. Зүгээр ингээд андууд хүмүүсээр ингээд тоглож ийн гэж бодоод яваад байсан мөлий. Тэгэхээр бит хоёрыг үерхээс өмнө хүмүүс өөртөө өмнө нь
юм трансгендер хүмүүс хоорондоо үерхэж тийм харьцаж байгааг огт харж байгаагүй юм шиг байгаа. Хүн болгон л амар гайхаад байсан. Нэрэ мүү. Тий. Амар шок нарсан. Тэр хүмүүс чинь бас л нэг юм хөвшмөл ойлголтонд л баригдаад тий. тэгдэг. Тэгээд явж ийсэн аа. Эхэндээ надад тэгж хандж ийсэн аа. Ингээ 2-3 жилийн дараа тэд нар чи өөрсдөө ингээд трансгендер эрэгтэйчүүд нь зарим нь ингээ бусад транс эрэгтэйчүүдтэй харьцаад үерхэд, зарим нь трансгендер эмэгтэйчүүдтэйгээ, зарим нон байнерчүүдтэйгээ ингээл жоохон боо холион батан болоо. Гэтэ миний тэгж ингээд ил тод байгаа байдал нь тэднэрт бас ингээд ийм байж болох юм байна. Энд чинь боломжгүй зүйл биш юм байна. Тэгээд гэж ойлгоход нь бас өөрийгөө таньж мэдхэд нь бас нэг түхэн болсон байхаа л гэж боддог доо. Транс залуу, нөхөн төрлийн залуу байсан ч гэсэн тэр хоёулаа нэг нь бай, нэг нь гей байх хооронд хайр дурлал болно. Хайр дурлалын талаар жоохон ярмаар ярмааргүй нэ. Яах юм бэ? Яха ингээд дуусах. Түрүү нөгөө дурж ирсэн шүү дээ. Transfer Unity-гийн өдөртөх зөвлөлийн гишүүнгээд тэгээд байгууллагын талаар ярил. За трансгендер хүмүүс ийм нэгдлийн төлөө буюу Transfer Unity байгууллага яг эхлэн тавигдсныг бол нөгөө 2021 онд гэж яриад байдгийг. 2021 онд LGBT залуу манлайлалын хөтөлбөрөө жил болго явуулдгаар явуулж исэн. Тэгээд 12 оролцогч авдаг. Тэгээд эдгээр нь 3 багт хуваагдаад нэг баг нь болохоор ингэж ярилцаад энэ трансгендер эрэгтэйчүүд ерөөсөө бие биенийг мэдгүй, хоорондоо уулзалтахгүй, тэгээд ингээд өөрсдийг нь ойлгох хүн байхгүй ингэж яваад байгаа юм байна. Тэгэхээр эднэрийг хооронд нь уулзах орон зай гаргаж өгөө гэдэг тэдний баг ийм уулзалт зохион байгуулж исэн. Тэгээ би болохоор тэрэнд нь яаж явж байгаад орсон бэ гэхээр энэ орог хүүхэд насан дээр орох юм байна да. Бүр урагшлаа явчих юм байна. Тэгээ бүр урагшлаа явчих юм байна. Би Тэгээ 2020 он хүртэл нэлээ нийгмийн амьдрал бараг байхгүй, хүн амьтанда бараг харьцахгүй. Яг намайг гэсэн зарим найзууд байсан ч гэсэн бүгднгээс нь холбоогоо тасалсан явж исэн. Гэтэ таслая гэж таслаагүй ингээд амар сэтгэл төвшөлтэй, амар сэтгэл готролтой байдаг байсан. Тэр нь яг трансгендер байдал бас нөлөөсөн л баг. Тэрэнд тэгээ 2-3 жил бүр бараг огт хинтдэж харьцахгүй. Тэгээ сургууль гэрэл хооронд явдаг гэж бод. Тэгэд нэг өдөр нэг найзаагаа санаад над руу ингээд битсэн чатын зүгээр уншиж исэн чинь санамсаргүй нөгөө мессенжерийн баруун доод болно нэг эможи идэв штэ. Санамсаргүй тэр нь жорлонгийн эможисэн. Тэрэн дээр санамсаргүй дарсан чинь устгахын завдалгүй нөгөө чи өдөөс хаа юу вэ юу игээд яваад байна гэм. Тэгээ эргээд холбогдчихсэн. Тэгээ тэр найзтайгаа хэд хоногийн дараа уулзсан чинь нөгөөдөг чинь 10 жил би тэрэндээ танилцж байхад ингээд угаасаа л эрэгтэй хүн сонирхдаг юм байна да гэж харсан байхгүй юу. Ингээд гей ч юм уу, бай ч юм уу юм байна гэж харж исэн. Тэгсэн чинь жилийн дараа ч үлээ бит хоёр юм яриад явжсэн чинь жоохон хомофобик юм яриад. Тэр нь би гайхаад хөөе эн чи одоо эрэгтэй хүн сонирхдаггүй байсан юм ямар сони ингээд өмөрөөд жоохон муудалцчихсэн. Тэгээ тэр найзтайгаа эргээд нэг хэдэн жилийн дараа сая нөгөө холбогдоод уулзсан чинь нөгөөдөг чинь ингээд найз залуутай болсон надаа ингээд амар нээлттэй яриад итгээд яриад харна. За би бас энэ хүнд хэлэх ёстой юм шиг ингээд анхудаа найздаа камаут хийжсэн. Тэгээ яаж хэлэхээ мэдгүй трансгендер эрэгтэй гэхэрийг одоо ойлгох болов гэд яхаа мэдгүй. Тэгэл нөгөөдөг чинь найз залгуу яриад явж байгаа л тэгээ надад бас чамд юм хэлэх юм байна гэсэн чинь за гэл нөгөөдөг чинь. Тэгээ яг Мойсийн уулзраар нөө зам гарах гэсэн байхгүй. Тэгээ яаж хэлэхээ мэдгүй. Тэгээд замаар гарцаар гарч явахдаа манийгаа тэгэл эргэтэйгээ ойлгочихгүй та гэсэн чинь амар гайхаж харснаа. За гэд. Тэгээ амар инээт би тэр найзтай камаут хийж ин гэж тэгж хэлэхээс өмнө зүүдэлж исэн байхгүй юу? Тэр зүүдэнд болохоор тэр найз маань ингээ нав транс эрэгтэй гэдгийг мэдчихэнгүүтээ хүмүүст ингээ тараагаад амар
гэдэл амар заваа муухай гэдэг байдлаар нь тараагаал над руу чи нэг яруулцаж хараад хажуугаар өнгөртөө түлхэж болго тэгснээ наваг Blue Sky-ын дээрээс илүү ингээд түлхэж ийн гэж. Би тэгээ ингээд Blue Sky-ын дээрээс унаж өгсөн байд. Тэр зүүдэндээ тэгсэн чинь бодит амьдрал тэр зүүднээс бүр шал эсрэгээрээ заа гэл болцсон. Тэгэл чамаг юу гэж дуудах уу гэд амар хөөрхөн хүлээж авч ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа би нөгөө LGBT төвийн ивентийг харсан байхгүй юу? Би LGBT төвийн хуудсыг бүр дахаас ч яадаг байсан. Тэгсэн мөртлөө LGBT төв яагаад ч юм намайг дагдаг байсан. Би ерөөсөө эргүүлж дагдахгүй. Яагаад намайг дагаад идэм бол гэж бодоо яваадсан. Тэгээд нэг өдөр харсан чинь нэг 2020 оны 10 сарын 18-нд coming out day зориулсан өдөрлөг болж исэн. Тэрэн дээр нөгөө найзтайгаа хоёулаа цуг явъя гэв. Тэгээ бит хоёр чинь анх удаага тийм арга хэмжээнд явж байгаа болохоор хоёулаа амар сандраастай. Тэгээ хаалгаар нь орч чадахгүй. Чи ор би үгүй би ор чи ор гэл орч чадахгүй. Тэгэл манайз байжсан. За эр хүн байна да гэсэн нам хаалгаар төлхөө оруулчихдаг байхгүй. Тэрэн дээр LGBT төв нэг лесбиан, нэг гей залуу, нэг транс эрэгтэй, нэг транс эрэгтэй ураад тэгээ тэд нарыг ингээд нэг нэгээр нь come out хийсэн түүхийг нь яриулжсэн. Тэгсэн чинь транс эрэгтэй гэсэн чинь манай инхчин тэр үед байсан. Инхчин тэгж анх удаа харж ирсэн. Тэгээд нөгөө хэдийнх нь түүхийг сонсож ингээд жоохон сэтгэл хөдлөл тэгэл яг транс эрэгтэй инхчин яриад хэлсэн чинь баг гуйлаа. Нөгөө анх удаа амьдралдаа ингээд нээлттэй транс эрэгтэй хүн харж байгаа байхгүй юу. Тэгээд очиж хай май гэж хэлье гэж бодсон ч гэсэн ерөөс чадахгүйсэн. Амар санаа зовлоор салгалж чичрээд угаасаа амар сэтгэл төвшөлтэй байсан болохоор тэгээ юу ч хэлээгүй өнгөрөөцөн. Тэгээ дараа нь ядаж ингээд фэйсбүүкийн олдын мөнгө хайгасан чинь яаж яхад инхчин гэдэг чинь амар түгээмэлнэр хаасаагүй хайгаад огт олдохгүй. Тэгэл яг бууж өгөнгөө алдаал байжсэн чинь LGBT төвний подкаст постлсан байсан. Тэгсэн чинь тэр инхчингийн подкаст доор нь комент бичсэн байхаар шууд реквест явуулаад тэгэл сайн байна уу? Би нөгөө coming out дээр өөрийг чинь харсан юм аа. Тэгээд яриа анх удаа өөртөө адилхан трансгендер эрэгтэй хүнтэй хүнийг анх удаа харж байгаадаа баяртай байна. Тэгээд хуваалцсан түүх чинь маш их сэтгэл хөдлөн байсан шүү гэд нэг тийм бичээд үлдээсэн аахгүй. Тэгсэн ингээ хариу бичсэн чи би ингээ тэр чихэн сэндээ нэгдгүй амар сэтгэл төгстэй болохоор тэгээд амар сандраад ёо наваг ямар эвгүй ямар сонин хүн бэ л гэж бодсон бахта яана маана гэ. Тэгээд тэр чихт нь хайцсан байсан. Тэгж явж байгаад тэгэл дундуур нь нөгөө хөл хорионд орж мороод явж байгаа. Тэгээд нэг 21 оны 3 сард гинт инхчин над руу чат бичээд тэгэл харна би ингэ сэтгэлийг энэ одоо надаар яах гэдэг юм бол яагаад байгаа юм бол тэгээ араас нь юм бичээл гээл хаа юу байна чи тэр завтаа юм автаа гэдгээр энэ одоо яах гэдэг юм бол тэгээд ерөөсө хариу бичихгүй байгаад л хэлсэн чинь ингэ чинь сүүлдээ бууж өгөөд шууд ингээд зорилгоо илчиж байгаа хгүй 3 сарын 7-нд бид нэр трансгендер эрэгтэйчүүдийн уулзалт хийх гэж байгаа чамайг ирүүл их баярлалаа шүү гэ. Би болохоор тийм олон танихгүй хүнтэй уулзсан ялангуяа ингээд трансгендер хүмүүстэй уулзсан гэхээр ингээд амар санаа зовол би өстө очиж чадахгүй байхаа гэд. Тэгээ нөгөө би биндээ камаут хийдэг найздаа хэлсэн чинь би өстө чамаа чирээ явна гэд. Тэгээд манай гэрийн гаднаас намайг ирж яваа чирээ авсан шүү дээ. Тэгээд уулзалт болох газрын Black Ocean гэд Moist 5-ын тийм тэр хавцаа байдаг кафед болж исэн. Тэгээ аль эрт цагаас нь 30 минутын өмнө найз бит хоёр ирсэн мөртлөө ингээ би орч чаддгүй манай найз ингээд орё гэлсчихгүй бэж гэж сандраад тэгээ сүулдэ эргэж тойрч явсараад бүр цагийг өнгөрөөцөн. Тэгээ манай найз уурлаад за одоо болно гэ наваач хүчээр чирээн. Би үгүй бэж л та бэж тэгсээр наваг хаалгаар төлгөж оруулахад нь яаж яхад би нэг шатан дээр нь тэгэлдэж унаад яг тэгэлдэж унж яхад гаднаас нэг баахан нөгөө транс эрэгтэйчүүд чи орж ирээ нав гайхаж хараад би эцсэндээ за би явлаа гэсэн чи манай найз бас тэнд бас нөгөө чангагаа чаргууцлаа. Тэгээ Black Ocean хоёр тасалгаатай ингээд наан нэг цаана нэг тэгээд нөгөө орж ирсэн хүмүүс наан суугаад манай найз болохоор цааталтан суудсан. Би тэгээ сандарч жагаад яах вэ гэж найзынхаа араас дагаад орсон.
Тийм найз маань нэг ширээн дээр амар 50 сууснаа гид наваа хүрснэ хүүш чи юуж байгаа нөгөө өдрөг яваач гэхээр үгүй байж л та байж амар сандруу. Тэгээд бас боо юм болж ижил намайг арай гэж тэднэр дээр очуулсан да. Тэгээд эхний тэр трансгендер эрэгтэйчүүдтэй уулзалт дээр 7 залуу иржсэн. Бид нар бас тоглоод нөгөө анхны 7 гэж хэлдэг. Тэгээд тэрнээс хойш тийм баг 3 жилийн турш юм уу 24 хон хүртэл ингээд уулзалтаа зохион болоо заримдаа баяр маяр цуг тэмдэглээд тэгээд явах тусам олуула болоод эхлээд зөвхөн транс эрэгтэйчүүд байдаг гэсэн аа. Дээрний үедээ non binary хүмүүс, трансгендер эмэгтэйчүүд тэгээд ингээд цавк явах тусам ингээд олуула болж тэлээд тэгээ 23 онд нөгөө LGBT үүсгэн байгуулах жанраах Нидерландаас ирээд тэгээ бид нартэй уулзаад бид нарт хичээл орж ирсэн. Тэгээ тэр хичээл дээр тэгээ анраах бид нартэй уулзахдаа ийм трансгендер хүмүүс ингээ байгууллага эрхийн төлөө ингээд явдаг байгууллага байгуулъя гэж ярьж исэн. Тэгээ яагаад вэ гэхээр гээд аль болох олон байгууллагын LGBT хүний эрхийн хөдөлгөөний олон байгууллага байх тусмаа ингээд төр засаг ч юм уу ийм хүмүүс байдсан байна. Энэ хүмүүст ийм эрүүл мэнд эрх зүйн ийм шаардлагууд байгаа байна. Эднэрийг ингээд авч үзэх хэрэгтэй байна гэж ойлгох болохоор ингээд аль болох ингээд байгууллага байсан дээр тусдаа гэж хэлээ. Тэгээд бид нэр бас гарын үсэг зөвлүүлээд явж исэн. Гэтэ харамсалтай хангаах удалгүй өнгөрөөд. Гэтэ өнгөрсөн ч гэсэн анраахын ярьж ирсэн нөгөө байгуулъя гэдгийг авч үлдээр шийдээ нөгөө өвлөн цивинэ хчин эднэр ярьж байгаа 23 оны 12 сард байна уу байгуулна гэдгээ зарлаа. Тэгээд 2024 оны 2 сард яг байгуулагдсан. Тийм транс том маань. Байгуулагдсанаас нь хойш 2 жил өнгөрцөн байна. Дааврын талаар бас нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Нэг трансгендер хүн болгоо ингээ заавал даавар хэрэглэх ёстой гэд миний зүгээс хэлэх юм болохоор ингээд заавал даавар хэрэглэж ингээд транс байд юм бишээ. Чи даавар хэрэглээ гэд илүү трансгендер ч юм уу илүү эмэгтэй илүү эрэгтэй гэлж болж байгаа гэсэн үг огт биш. Чи транс эрэгтэй л бол эрэгтэй, транс эмэгтэй л бол эмэгтэй, non binary л бол non binary. Тэгээд даавар хэрэглэснээр ингээд арай илүү төвшөнд очиж ин гэсэн үг биш. Тэр чинь өөрөө чинь нөхцөл байдлын тэгээ өөрийн сонголтын өөрийн хүслийн асуудал тэрнээс биш ингээд таныг тодорхойлж байгаа зүйл огтос биш гэдгийг хүмүүс маань сайн ойлгоорой. Баярлалаа. Гэтэ ингээд транс хэрэгтэй тэгээ дээрэс нь гей гэдэг нь тийм амар олон юм сөрөг комментууд амар хэрдэг байхаа гэж бодож юм амар давтагдсан тийм сэтгэлдлүүд байна уу? Бага. Мэдээж cisgender straight хүмүүсийн хувьд ч угаас тэдний хувьд ч юу ярих вэ? Угаас наа бороо ерөөс ойлгохгүй. Яг гоо зарим нэг ойлгох гэж хичээдэг хүмүүс байгаа. Тэгээд тэд нэг ойлгохгүйсэн чи гэсэн би тэгэл өнгөрөөчдөг. Гэхдээ ингээд олон нийт LGBT-г олон нийт дотроо ингээд миний над руу тийм хандлага гаргаад ах нь надад жоохон ингээд гомдмоор санагддаг л та. Юу гэж ялангуяа трансгендер бусад трансгендер хүмүүсээс тийм зүйл хүлээж авахд ингээд маш өвдөгдөг. Намайг анх нөгөө 2021 онд трансгендер эрэгтэйчүүд уулзалт хийсэн гэжсэн да. Тэгэхэд зарим нь гээд яг нүүрэн дээр хэлэхгүй ч гэсэн ингээд наваг стрейт охин зүгээр л ингээд хэлбэр хөөж байгаа ч юм уу. Би одоо ийм транс эрэгтэй хэлбэр хөөж тэгж одоо юу ч олж толох юм те. Тэгээд зарим нь албаар мисгендер хийдэг байсан намайг ялангуяа ингээд урт ус мөстэй болохоор юм уу ингээд үс болно ингээд хүүс тодорхойлдгоо гэдгийг өөрөө хувцас тодорхойлдгоо хувцас хүүсийг тодорхойлдгоо үс хүүсийг тодорхойлдгоо гэж ингээд өөртөө хэлдэг хэрэг яг ингээд транс хүн над дээр ирсэн чинь ингээд шал өөр хандаад исэн намайг албаар гүнж мөнж ч юм уу дээ охин гэж дуудаад тэр бүрийг нь яриад байвал нилээн л их юм болно доо. Ерөөдөө манай подкаст өндөрлөг тийшээ хандж байна. Өөрт чинь нэмж хэлэх зүйл байна уу? Би өөрийгөө анх трансгендер эрэгтэй гэж мэдчих үедээ нэг автобусын дотор нэг төгжрөө явж исэн гэсэндээ тэрний чин талаар комик байдیں۔ Тэгээ Instagram дээр бас цэнхэр судал гээд
комик байгаа. Тэр нь трансгендер тугны нөгөө ягаан цэнхэр цагаантай туг байдаг шүү дээ. Тэрний цэнхэр нь трансгендер эрэгтэйчүүдийг бэлэгддэг болохоор цэнхэр судал гэд би нэрлэж ирсэн. Тэр төсөл маань LGBT төвийн бас залуучдын манлайлалаас гаралтай 2023 онд нөгөө трансгендер хүмүүсийг оролцуулж исэн юм хөтөлбөрт бас ингээд 3 баг болгож хуваагаад гуруулаа ингээд трансгендер хүний эрхийг ингээд яаж бусдад ойлгуулах, яаж дэвшлүүлэх талаар тийм төсөл дээр ажиллаж исэн. Манай баг болохоор комик хийя гэд ярилцж исэн. Тэгээ өөрсдийнхөө дүрийг бүтээгээд тэгээ яг өөрсдийнхөө түүхийг ингээд бичээд оруулж исэн. Тэрний дундаас хайвал нэг эрчист гэд дүр байгаа. Тэр нь миний дүр шүү, яг миний амьдралыг тусгацсан байгаа тийм тал. За, подкастт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ингээд баяртай.